Зүүнбэсийн аймагуудын 12 дугаар ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг Орос хэлний олимпиад энэ жил Дорнод аймгийн Ч улсын хотно болох юм а. Энэхүү олимпиадыг зохион байгуулахаар Орос улбаны улсын элчин сайдын яамны зөвлөх Базархан дэвтргүүтэй төлөөлөгчд Дорнод аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Дорнод аймгийн засаг даргын орлогч Ял Орос улбаны улсын элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан хоёр бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Дорнод аймгийн зүгээс халахын голын дайны ялалтын 80 жилийн өн хүрээнд Монгол Оросын хамтарсан олон талт ажлууд зохион байгуулагдсан талаар онцлоод боловсрол соёл шинжлэх ухааны салбарт 2017 оноос хойш хамтын ажиллагаа идэвхжиж, өвөр байгалийн хязгаар нутаг хооронд Орос хэл соёлын жил, Монгол хэл соёлын жил арга хэмжээг ээлжлэн зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэж байгаагаа дурдлаа. За энэ жилийн тухайд гэхэд Дорнод аймгийн 4 оюутан өвөр байгалийн хязгаар нутагт үнэлт бүрхээс суралцаж, харин өвөр байгалийн хязгаарт Монгол хэл соёлын төвийг нээхээр ажиллаж байгаа гэд энэ салбарын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжж байгааг хэллээ. За Орос хэл соёлыг сурчлах сарын аяыг өргөн хүрээнд үр дүнтэй байнга зохион байгуулах. За Орос орны тухай, Оросын ёс заншилтай танилцуулах, аялал зохион байгуулах буюу хамтарсан соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх. За Орос улбаны улсын өвөр байгалийн хязгаарын ерөнхий боловсролын сургуулийн багш нараас Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад мэрэгчлэн багшаар урьж ажиллах талаар өмнө хоёр талын хамтын ажиллагааны уулзалтын үеэр яригдсны дагуу 2020 оны 1-р сараас эхэлж хэрэгжүүлж ажиллах болох. За зуны амралтаар Оросын хүүхдүүдийг Монголд, Монголын хүүхдүүдийг Орос улбаны улсын цуслан солилцоогоор амрааж хүүхэд өсвөр үеийнхнийг харилцсан суралцах боломжийг нээж өгөх. Совилгчийн чиглэлээр оюутан сурахад дэмжлэг үзүүлэх гэх мэт одоо саналуудыг та бүхэнд уламжилж байна. Тэгээ та бүхэн бас дээрх саналуудыг манай Дорнод аймагтаа хамтран хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Тэгээ саяын тавьсан саналуудыг бол би сая хүлээж явлаа. Үнэхээр одоо ач холбогдолтой ийм саналууд байна. Тийм учраас энэ саналууд дээр бол биднээс бол сайн одоо ажиллах хэрэгтэй байна. Тэгээ Орос хэлний хувьд бол Орос хэлийг сурчлах энэ тал дээр бол ялангуяа одоо сайн дураа багш нарыг урьж ачруулах энэ тал дээр бол биднээс зөвхөн танай аймаг биш ер нь Монгол улс даяар бол энийг одоо хэрэгжүүлэх тал дээр бол ажиллаж байгаа. Русский язык, центр русского языка при манай шинжлэх ухааны соёлын төв тэрүүн дэргэд байдаг Орос хэлний төвийнхэн гол зорилго бол Монгол улсад Орос хэлийг бол одоо өргөн хүрээнд эзэмшүүлэх мэддэг байх. Тех тусмаа Оросын холбооны улсад олон оюутан суралцах энэ тал дээр бол одоо ажиллаж байгаа. Энэ удаагийн зүүнбэсийн Орос хэлний олимпиадад эхний 6 байранд шалгарсан сурагчдыг Оросын улбаны улсын ихтэй сургуулиудад үнэ төлбөргүй сургах эрхийн бичиг олгох юм байна. За улмаар Орос хэлээр хэн сайн дуулах вэ? Хэн сайн шүлэг унших вэ зэрэг уралдаанууд давхар зохион байгуулагдана. За ер нь цаашид Оросын улбаны улсын шинжлэх ухаан соёлын төвөөс Орос хэлтэй иргэдийг олноор бэлтгэх, Орос хэлний танхим төвүүдийг орон нутгуудад байгуулан ажиллахаар зорж байгаагаа илэрхийллээ.